боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2025 оны онцлог ажил. Эрх зүйн орчны шинжилэл. Боловсролын сайдын тушаалаар мэрэгжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэл хийх журам, шинжээч тавигдах шаардлага байгууллагын бүтэц дүрэнд өөрчлөлт орлоо. Мөн байгууллагын дотоод эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр холбогдох журам, шалгуур, шаардлагыг боловсруулан сайжруулалт хийж захирлын тушаалаар баталгаажуулав. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжж, цаашид олон улсын түвшинд нийцсэн чиг үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Цахим шилжилт. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн цахим хуудас бүрэн шинжлэгдэж, иргэд нээлттэй ил тод мэдээлэл авахаас гадна санал хүсэлтээ өгөх боломжтой боллоо. Шинжээчийн эрх олгох сургалтыг цахимаар зохион байгуулж, нийт 106 оролцогчдод шинжээчийн эрх олгов. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлв. Шинжээчдийн хувьд тооноос чанарт бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний нөөцийг чадваржуулах. Холбооны бүгд найрамдах Герман улсын магадлан итгэмжлэлийн Аквин олон улсын байгууллагатай хамтарсан сургалтаар 73 шинжээчид олон улсын шинжээчийн эрх олголоо. Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах эрх бүхий шинжээчийн сургалтыг зохион байгуулж, нийт 181 шинжээчийн эрх олгосон. Комиссийн гишүүд эрх бүхий шинжээчдийг чадваржуулах сургалтыг анх удаа зохион байгуулж, 532 оролцогчдыг чадваржуулсан. Хамтын ажиллагаа. Гадаад менежмент. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага мэргэжилтнүүдийг холбооны бүгд найрамдах Герман улсын магадлан итгэмжлэх чанарын баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн Аквин, Аз нумхан далайн магадлан итгэмжлэх гэрчилгээжүүлэх комисстой хамтран чадваржууллаа. Америкийн нэгдсэн улсын бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн олон улсын хурал, дээд боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ байгууллага болох INQAAHE, Японы их сургуулийн магадлан итгэмжлэлийн холбоо байгууллагын илтгэл хэлэлцүүлв. Австрийн дээд боловсролын үндэстэн дамнасан магадлан итгэмжлэлийн холбоо, Япон улсын их сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Аз нумхан далайн магадлан итгэмжлэх гэрчилгээжүүлэх комиссийн 2025-аас 2028 оны стратеги хэлэлцэх олон улсын хурал ЮНЕСКО-гоос Франц улс Парис хотод зохион байгуулсан дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх Дэлхийн дахны конвенцийн гишүүн орнуудын 2 дугаар уулзалт, Аз нумхан далайн үндэсний мэдээллийн төвүүдийн сүлжээнээс Тайланд улс Бангкок хотод зохион байгуулсан Аз нумхан далайн бүсийн боловсролын шинжилэл ба бүс нутгийн нэгдэл хэлэлцүүлэгт Монгол улсын мэдээллийн төвийн төсөлд оролцох үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал өгөв. Тогтвортой хөгжил хамтын үндсэн бодлогын хүрээнд гадаад менежментийг хэрэгжүүлв. Дотоод менежмент 2026-аас 2030 оны стратегийг боловсруулав. Үүний хүрээнд хийсэн дотоод судалгаа, шинжилгээнүүдийн үр дүн, тухайлбал байгууллагын санхүүгийн тогтвортой байдал, хүний нөөцийн сургалт хөгжлийн асуудал, чадвах, хуулийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх механизмын сайжруулалт дээр онцлон ажиллав. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл өөрөө олон улсын INQAAHE байгууллагад магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг хургуулж, эхний чиглүүлэх сургалтанд оролцож, гэрээ байгуулан 2026 онд магадлуулах график тохирч ажиллаж байна. 2024 онтой харьцуулахад ажлын байрны талбай 2024 онд 260 м2 байсан бол 2025 онд 460 м2 болсон. Эко орчинд аз жаргалтай ажиллах бодлогыг хэрэгжүүлсэн. Боловсролын сайдын тушаалаар байгууллагын бүтцэд сургалт, судалгаа, хамтын ажиллагааны хэлтэс шинээр нэмэгдэж, нийт оронтоо 36-аас 44 боллоо. Эрдмийн зэрэг цолтой ажилтнуудын тоо 2025 онд 15%-аар нэмэгдсэн. Хүйсийн харьцаа 2024 онд 84-ийг харьцах 16 байсан бол 2025 онд 69-ийг харьцах 31 болсон. Алба хаагчдыг чадваржуулах сургалтыг чиглэл тус бүрээр нийт 11 удаа зохион байгуулсан. Дотоод журмаа шинчилж, уян хатан ажиллах нөхцөлөө сайжруулсан. 2025 онд нөөцийн удирдлага, амжилтын үндэс бодлогын хүрээнд дотоод менежментийг сайжруулж хөгжүүлсэн.
үндэсний боловсролыг дэлхийн түвшинд хамт та бүтэе. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл.